Гадна орчны агаарын бохирдлыг арилгахад ихээхэн хэмжээний цаг хугацаа болон хөрөнгө мөнгө зарцуулна. Харин дотор орчны агаарын бохирдлыг бууруулах нь илүү боломжит зүйл юм. Хүн амьдралынхаа 3/2-ыг ажил, гэр, сургууль гэх мэт дотор орчинд өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг байна. Тиймээс эх орны ирээдүй болсон иргэдийг бэлтгэж байгаа цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн өрөөнүүдийг дотор агаарыг цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангаж эхлээд байна. Гадаад орчны бохирдлыг багасгах ажлыг болж нийт төрөнд хийх хэрэгтэй. Тэгээ гадаад орчны бохирдлыг багасгах асуудал нь удаан хугацаанд өргөждөг. Дотоод орчны агаарыг чанаржуулах асуудлыг энэнийхээ өмнө хийх нь бол хүүхдүүд ялангуяа бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах чухал ажил багталтай гэж үзэж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлын эсрэг тэмцлийн нэг хэсэг нь бол дотоод агаар орчныг сайжруулах асуудал. За өнөөдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дугаар сургууль дээр агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг олгох энэ үйл ажиллагаа явагдаж байна. За нийтдээ энэ жил бол 750 агаар цэвэршүүлэгчийг цэцэрлэгүүдэд олгоно. За 150 агаар цэвэршүүлэгчийг бол сургуулиудад олгоно. За цэцэрлэг болон сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн ангид бол энэ агаар цэвэршүүлэлт төхөөрөмжүүдийг бол байрлуулнаа. 2017 оны 1-р сард үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгсөн хурлаа хийж Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшигын түвшинд хүрч байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтийн хүрээнд засгийн газраас дотоод орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Тиймээс хүн хамгийн ихээр төвлөрч байдаг эрүүл мэндийн байгууллагад энэхүү төхөөрөмж шаардлагатай гэж үзэн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд тус төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Өнөөдөр эдийн засаг мөн хөрөнгө хүчтэй холбоотой асар их цагийг бол энэ гадаад орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах байна. Тэгэхээр өнөөдөр бид нар тэр зүйлийг хүлээх биш. Өнөөдөр байгаа энэ нийслэлийнхаа иргэд ялангуяа бага насны хүүхдүүдийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг боловсролын орчинд мөн эрүүл мэндийн үйлчилгээ авж байгаа энэ иргэдийн хувьд ч гэсэн эрүүл мэндийн үйлчилгээ авж байгаа энэ орчиндоо ч тэр дотоод агаарын чанарыг сайжруулах энэ ажил бол нэлээд томоохон байр суурийг эзэлж байгаа. Хүн бол өдрийн цагийн 90% бол дотоод орчинд өнгөрөөдөг учраас тэр дотоод орчныхаа агаарын чанарыг сайжруулах энэ ажлыг хийгээч. Энэ нь бол тэр тухайн өрөө тасалгааны агаарыг сайжруулах энэ хипхоп фильтр бүхий энэ шүүлтүрийг энийг бол ажил сурч байгаа орчин мөн манай эцэг эхчүүд гэр бүл тэ өөрийнхөө орон сууцсан ч гэсэн тавьж хэрэглэхийг зөвлөж байгаа. Төслийн хүрээнд энэ жил нийтдээ 1100 дотоод агаарын орчныг сайжруулах төхөөрөмжийг сургууль цэцэрлэг эмнэлгүүдэд нийлүүлэх юм. Эхний ээлжинд дутаатай бүсд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн бага ангиудад мөн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг болон мэс заслын тасгийг дотоод агаарын чанарыг сайжруулах төхөөрөмжөөр хангах юм. Энэхүү төхөөрөмж нь нийтдээ 40-80 м² талбайг цэвэршүүлэх чадaltaй юм а.